Сайн байцгаана уу? Cisco-д клубийн төгтөн гишүүн мөнх тулгуу байна. Өнөөдөр та бүхэндээ өрсөлдөөнд програмчлал гэж юу вэ гэсэн сэдвээр бичлэг хүргэх болно. Тэгэхээр өрсөлдөөнд програмчлал гэдэг нь хязгаарлагдмал хугацаанд тодорхой асуудлыг програмчлал ашиглан шийдвэрлэж үр дүнд хүрэх үйл явцыг хэлж байгаамаа. Өрсөлдөөнд програмчлалын бодлогуудыг та дараах сайтуудаас бодж болно. Үүнд HackerRank, LeetCode, CodeForces, Spot зэрэг сайтууд байгаа. Эдгээрээс Spot сайт нь Монголтой бодлогуудтай байдаг учраас таныг бодлогоодоход илүү дөхөн болгож өгч болох юм аа. Тэгээд өрсөлдөөнд програмчлалаар хичээлснээр та технологийн томоохон компанид болох Facebook, Apple, Amazon, Netflix, Google зэрэг компанид өөрийн мэргэжлэрээ ажиллах бүрэн боломжтой юм аа. Орцгоё. Миний бодох гэж байгаа бодлогод бол манай клубээс өмнө зохион байгуулсан програмчлалын олимпиадын бодлогод байгаа. Би бодлогоныхоо линкийг description хэсэгтээ үлдээж болохоор та хэд маань эсвэл бас орж хараарай. За энэ хэсгүүдийг skip хийчихье. За миний хувьд бол ерөнхийдөө бодлогоодоо Java дээр боддог. Та хэд маань бас өөр хэл дээр боддог бол тухайн хэл дээр бодлогоо бодоход бүрэн чөлөөтэй шүү. За бодлогоныхоо өгүүлбэрийг уншицгаая. Миний хувьд бол бодлогоныхоо өгүүлбэрийг өмнө уншчихсан байгаа болохоор та хэд маань бичлэгээ зогсоогоод бодлогоныхоо өгүүлбэрийг сайтар уншаад бодлогоо өөртөө бодох гэж бас хичээж үзээрэй. За тэр одоо хэдүүлээ бодлогоныхоо бодолт руу орцгоё. За манай бодлогоны хувьд бол ердөө нэг оролттой. Тухайн тооны оролт нь ихтэй маш их хэмжээний тоо учраас энгийн integer болон long гэсэн үсгчийн төрөлд хадгалах боломжтой учраас хэдүүлээ ямар тааж string төрлөөр аваад тухайн string-ээ өөр нэгэн string-д уртаас нь хойшоогоор хөрвүүлж байрлуулад бодлогоо бодох юм бол хамгийн үр дүнтэй гэж миний хувьд бодсон байгаа. Та бүхэн бас өөртөө харгаар бодож болно. Ямар тааж энэ бодлогоны хувьд би өөр харгаар бодлоо. За юун төрөнд биднэрт scanner классын маань object хэрэгтэй оролтынхаа өгдлийг авахын тулд тэгээд энийг зарлж өгснөхийн дараа string төрөлтэй наам хувьсагчдаа ямар тааж өгдлээ хадгалаад авцгаая. Ингэхдээ scan next line гэснийг ашигласан. Ингэснээр өгдлөө бүхлээр нь авах боломжтой болж байгаамаа. За одоо ямар тааж өгдлөө уруу байдлаар хадгалах хувьсагчаа зарлцгаая. Үүнийг rev буюу reverse гэд нэрлэчихье. За эхний ээлжинд энийг хоосон байдлаар аваад наам хувьсагчийнхаа араас rev хувьсагчийнхаа эхэнд нэмэх байдлаар явах юм аа. Ингэж нэмхийн тулд мэдээж давталт ашиглана. Миний тохиолдолд болохоор for давталтыг ашигласан. For давталт маань ерөнхийдөө хянахад хэлбэр байдаг учраас ерөнхий тохиолдолд өөр ашигтай гэж үзсэн байгаа. За тэгээд индексээ зарлахдаа эхэнд биш сүүлээс нь нэмж байгаа учраас наамынхаа length-ийн хасах нэг гэсэн утгаас эхлэх гэж үзнэ. За тэгээд энэ нөхцөл нь хизээ дуусгах юм бол энэ тэгээс тэнцүү буюу их биш үед давталт маань дуусна. Тэгээд явцсан болохоор ийг-ээс нь 1 гэж өгнө. За харин одоо rev хувьсагчдаа нэмэхийн тулд string-ийн chart гэсэн built-in функцийг ашиглана. За naam chart. За тэгээд параметр нь индексээ заагаад өгчихнө. За тэгээд ингээд манай давталт дуусчихж байгаамаа. За тэгээд нөхцлөө шалгахдаа хэрвээ rev нь наамтайгаа ижилхэн байх юм бол yes гэж хэвлэнэ. Харин өөрөөсөн тохиолдолд no гэж хэвлэнэ. За нөхцлөө шалгахдаа equals гэдгийг ашигласан байгаа. Equals нь хоёр элемент маань хоорондоо яг ижилхэн байна уу гэдгийг шалгаж өгөхөд тусалдаг бас built-in функц байгаа. За тэгээд ижилхэн байх юм бол yes гэж хэвлэнэ. Харин эсрэг тохиолдолд мэдээж no гэж хэлэх юм аа. За ингээд хэдлээ кодоо бичээд дуусчихлаа. Тэгэд одоо жишээн дээр код ажиллаж үзчихье. За ингээд жишээг нь авчихсан болохоор хэдүүлээ кодоо submit хийгээд илүү олон тест кейс дээр баталгаажуулж үзцгээе. За энэ старчгүй. За ингээд манай код маань бүх тест кейсийг давж учраас энэ бодлогыг бодсон гэж үзэж болох нэ.
За дараагийн бодлого руу орцгоё. За хэдүүлээ энэ удаад арай хүндөвтөр буюу medium түвшний бодлогыг хамтаа бодж үзье. Matrix гэсэн бодлого байна. За та бүхэн одоо бичлэгийн зогсоогоод бодлогынхаа өгүүлбэрийг сайтар уншаарай. Миний хувьд бол уншчихсан байгаа. За тэгэхээр бодлогоо одоо сканер гэсэн классаар дахиж ашиглацгаая. За тэгээд бодлого маань N болон M гэсэн хоёр ихний утгыг өгж байгаа. Энэ болохоор мөр болон багныхын тоо байгаа. За энэ хоёр хоон ямар тааж сканераараа хадгалаад авчихъя. За нийт 5 удаа буюу N хэмжээтэй давталт хэдэн тийх хэрэгтэй байгаа учраас for давталтаа ашиглаад бодлогоо бодцгаая. За давталтын дотроо хэдүүлээ харин арай ашиглацгаая. Энэ арай маань болохоор M хэмжээтэй байх ёстой. За харин одоо энэ арайынхаа элементүүдийг авахын тулд дахин for давталтыг ашиглацгаая. For давталтаа мэдээж M удаа гүйн. За давтлаа өгснөхийн дараа арайын J дэх индекстэй элемент нь сканераас өөрийнхөө утгыг авах юм аа. За тэгээд хэдүүлээ хамгийн их элементийг олох учраас бас дахиад нэг тусдаа пункт бичиж өгцгөөе. Пунктээ хэдүүлээ арайынхаа хамгийн их элементийг олоход ашиглах юм аа. За тэрийг хэдүүлээ max гэд нэрлэе. За параметр нь array байна. Array буюу massive. За хэдүүлээ юун төрөнд max гэсэн элементийг зарлж өгье. Max-ийнх нь их нөтөг тэг байна. Учир нь оролт ирж байгаа элементэнд нэгээс их байгаа учраас max нь хамгийн гэд үзээд тгийг өгсөн байгаа. За тэгээд энэ дотроо мэдээж бас дахин нэг давталт хий. Арайынхаа элементүүдийг элемент гэд нэрлэлцгээе. За тэгээд хэрвээ тухайн элемент нь max-аас их байх юм бол max нь тухайн элементийн тухайг авдаг байдлаар бичээд өгье. Тэгээд max элементээ буцаагаад манай пункт маань туслаа. Пунктээ ашиглахдаа хэдүүлээ одоо хамгийн их утгаа int max бол гэсэн хувьсагчд хадгалъя. За энэний утгыг маань max пунктээс хэдүүлээ авах юм аа. Тэгж параметр нь бидний өмнө зарлж өгсөн array r байна. За тэгээд хэдүүлээ тухайн утгаа хэвлэх бас хэсгийг бичиж өгье. За одоо хэдүүлээ харин тестээр хийж үзье. За энэ цэг таслын алдаа гаргасан байна. Энд бас техник алдаа гаргасан байна. Интежер хэдүүлээ array-ээр биш энгийн интежерийг зарлж өгсөн алдаа болжээ. За хэдүүлээ нэгэ засцгаая. За тестүүдэд авлаа. Кодоо submit хийж үзцгээе.
За бүх тестүүдэд авчихлаа. Тэгээд бид бодлогоо бодчихлоо гэсэн үг ээ. За манай бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Та бүхэн лайк болон subscribe дараарай. Дараагийн бодлогыг дараагийн бичлэгээр бүтцэцгаая.